Go Mongolia. Уулзсан хүн найрсаг, унган байгаль нь онгон дагшин, хүн зам зочломтгой, хөлөг морд нь хурдан, Төв Азийн өндөрлөгт орших улсыг Монгол гэдгээ. Тэв дэлхийд Сувалдраа эзэн Чингисийн нэрээр хамгаалсан Монголын нийслэл Улаанбаатарт хүн зооныхон тал шахуу хувь нь оршин суудаг. Дугуйгаар 14,000 км зам туулж, мөрөөдлийн багийнхантайгаа уулзсан залуу, ой тогтоолтын дэлхийн авраг, Гиннесийн рекорд эзэмшигч охид, хэмэл оюуны, физикийн, химийн, математикийн олон улсын олимпиадуудын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, 3x3 сагсан бөмбөгийн Аз ТV-ийн хошоо авраг залуус, бүжгийн спортын дэлхийн аврагын дэд байрын шагналт охид хөвгүүд, олон улсын робоконы хошоо дэд байрын шагналт оюунлаг хүчрхэг залуус энэ хотод амьдардаг. Уудам нутагта энх тайван амьдарч, хурдан хүлгээ эрдэнсээр гоёж, хуурын увцаар сэтгэлэн цэнгүүлж, өмсгөл зүүсгэлдээ өнөртний түүхэ шингээсэн Монгол хүмүүст шинийг сурах, бэрхийг давах, хэцүүг твчих эрхэм чанар буй. Дэлхийн нийтээрээ тоглож наадаж үжиж сонирхож буй сагсан бөмбөгийн спортыг монгол хүүхдүүд бага балчраас малынхан хотны хажууд самбар цаграг өөрсдөө хийж наадаж тоглодог. Хүүхэд залуусын тоглох дуртай сагсан бөмбөгийн спортоос сэтэл санаагаан авч ABU Robocon 2025 Mongolia олон улсын тэмцээн зохион байгууллаа. Робот сагсан бөмбөг хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. Сагсан бөмбөгийн спортоос сэдвлэн ABU Robocon 2025 Улаанбаатар тэмцээн альвааг хамтын хүчээр гүйцэтгэх үзэл санаа гаргахаар боловсруулагдсан. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт урайндор роботууд баг болж сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Робот сагсан бөмбөгийн тэмцээний талбай нь 15-ыг харьцах 8 метрийн хэмжээтэй байна. Талбай нь хамгаалтын ба довтлооны гэсэн хоёр талд хуваагдана. Довтлооны тал нь 3 болон 2 онооны шидэлтийн бүсээс тогтно. Талбайн гадна талд багийн гишүүд роботуудаа удирдах удирдлагын бүс, роботуудад зориулсан нэмэлт механизмын бүс мөн бөмбөгний тавиурууд байрлана. Тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны насан туршидтын жишг бөмбөг болон самбар цагиргийг ашиглана. Харин цагиргийн өндөр 2 м 43 см байна. Тоглолт улаан болон хөх багуудын хооронд явагдана. Баг тус бүр 2 роботтой байх бөгөөд хагас автомат мөн бүрэн автомат удирдлагатай байх боломжтой. Тоглолтын эхэнд зоос шидэж эхний довтлогоо гүйцэтгэх багийг тодорхойлно. Тоглолт эхлэхэд багууд өөр өөрийн хамгаалтын талд байрлана. Шүүгчийн тохиогоор тоглолт эхлэж, багийн гишүүн өөрийн роботтой бөмбөгийг дамжуулна. Довтлож буй баг зөвхөн довтлооны талаас шидэж оноо авах боломжтой. Довтлооны тал руу нэвтрэхдээ довтлож буй баг нь бөмбөг эзэмшиж буй робот довтлооны тал руу бүрэн нэвтрэхээс өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө довтлооны талд залах ёстой. Эсвэл довтлооны талд байгаа багийн роботтой дамжуулан довтлооны тал руу нэвтрэх боломжтой. Робот бөмбөгийг цагираг шидэхийн өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө залах ёстой. 3 онооны бүсээс амжилттай шидэлт бүр 3 оноо. 2 онооны бүсээс амжилттай шидэлт бүр 2 оноо. Цагираг дээрээс довтлол 7 оноо. Багууд ээлжлэн довтлогоо гүйцэтгэх бөгөөд нэг довтлогоо гүйцэтгэх хугацаа 20 секунд байна. Тоглолтын явцад баг өөрийн роботыг нэмэлт механизмаар тоноглож ур чадварыг өөрчлөх боломжтой. Хамгаалж буй баг нь хамгаалтын ур чадвараа ашиглан бөмбөгийг хааж, тасалж, хурдан довтлогоо гүйцэтгэх боломжтой. Цаг дуусахад хамгийн өндөр оноотой баг тоглолтын ялагч болно. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая. Сайн бацааны үзэгчтэй, Монголын үндэсний олонний тэнцвэрээс Аз намхан талаа бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран ABU Robocon 2025 Улаанбаатар тэмцээнийг зохион байгуулж байлаа. Бид цувралаар энэхүү тэмцээнд олцоо багуудыг танилцуулж байна. Энэ удаа бид хамтдаа мэдээллийн технологи электроникийн сургууль Соёмб 1 багтай танилцах болно. Энгийнээс ухаалгаар Mobicon. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент итгэгч Mobicon Group. 1-2 дугаар ангид байхад анх Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр Robocon тэмцээнийг анх үзчихсэн. Тэгээд тухайн үед бол яг энэ талдаа ер нь сонирхолтой байгаагүй. Тэгээд Монгол Улсын их сургууль дэлсэж орж ирээд тэгээд Robocon тэмцээний
одоо бэлддэг баг байд юм байна гэдгийг мэдээд. Ер нь юу анх Robocon гэдэг тэмцээнийг би баг 2 3 дугаар ангид байхдаа ингээд анх телевизээр үзэж хараад аюугаа сонирхчихсан байхгүй юу. Тэгээд яг тэрнээс хойш нэг жоох ингээд марцаа зартаа жоох өөр юм хийгээд явчихсан. Дөнгөтэй нэгдүгээр курстээ орж ирчээд яг анхны хичээлийн өдөр нэг клубүүдээс танилцуулдаг өдөр би яг ингээд отгоо гэдэг нэг тийм манай ингээд клубын гишүүн үзгээд юм танилцуулаад робот өдөртэй байж хат нь би бас яг орчлоо ямар гоё юм байна да гэж бодоод дээр хичээл гэсэн айгу баг болсон. Дөнгөтэй ороод тэгээд орсон нэг шалтгаан нь болохоор би өөрөө нэг инженерчлэг гараараа ажиллах айгу дуртай байсан. Тэгэд гагнуур магнуур өнцөл ерөөдөө аль дунд ангаас игээд эхэлсэн байсан болохоор ерөөдөө ирээд хийхээр айгу нэг тийм гоё танил бас нэг тийм цаанаас нэг тийм гоё мэдрэгдсэн байсан. Тэгээд ер нь Robocon дүүрт айгу том шалтгаан байсан. За тэгээ ерөнхийдөө бол мэдлэг маань нэмэгдэх тусмал ингээд миний ингээд зорилго мөрөөдлүүд ингээд өөрчлөгдөв л яваад байдаг. Ер нь багада юу байсан л та. Техник технологи сонирхолтой байсан. Ер нь инженер болно гэж боддог байсан. Яг одоогоо туршлагаар бол мэрэгжил бол нэг Robocon-тэй холбогдохгүй байгаа. Тэгээд яг зөвөр нөгөө нэг хоорондоо холбогдож магадгүй юм болохоор ерөөсөн инженерчлэл гэдэг зүйл байгаас тэрсэн инженерчлэл гэдэг чинь одоо юмыг хийж бүтээх одоо тийм л одоо нийгмийн суурин болчиход байгаа. Тэргээрээ л одоо холбогдож байгаа. Тэгээд Robocon байгаагаар одоо бид нар юм хийж үйлдвэрлэж одоо үйлдвэрчил гэдэг зүйлийг ингээд гаргаж ирж чадж байгаагаараа ингээд дараа энийг мэрэгчлээ хөгжүүлээ явахад бол хэрэгтэй хаа гэж бодож байгаа. Би нүуник анх ингээл хүүхдүүдийг шалруулж одоо аваад манай амрагч орж ирэл. За одоо ингээл сэтгэлтэй зүтгэлтэй хүүхдүүдийг лавна. Чи ингээ мэдлэгтэй байх бол хамаагүй шүү гэж хэлжээс байхгүй. Тэгэл тэрний дараагийнхаа шууд ингээл хар зураг ороод ирсэн чи. Би бүр яг ямар ч анхны төсөөлөлгүй зүгээр. Яг бүтэн хүн шиг робот сураад ирсэн шүү. Яг ганцаараа анх тэгж орж ирэл амар сандарч жилээ бүр. Robocon гэдэг тэмцээн бол 10 жил яг үдчихсэн. Тэгээд 10 жилээ төгсөөд Robocon-д орондоо их сургуульд орох юм бол тэмцээнд нь орондоо гэж бодож ирсэн. Хамгийн анхны тэмцээн 2001 онд болж байхад би оюутны хувьар оролцож байсан. Тэрнээс хойш манай сургууль бол энд онцгой ач холбогдол өгч оролцдог болсон. Анхны тэмцээнийг зохион байгуулж явах чинь хүмүүсийн Robocon гэж юу хийдгийг ингээд тийм ойлголтгүй байсан бол одоо бол ингээд зохион байгуулад багуудч маань туршлагатай болоод тэргээд дагаад технологи нь хөгжөөд ирсэн учраас оролцох сонирхол ихсээд ирж байгаа. Энд яагаад оролцох нь ач холбогдолтой юм бэ гэхээр оюутан залуусын сурч боловсрч бидсэн юмыг бодитоор хэрэгжүүлж бодитоор туршиж үздгээр бусад тэмцээнүүд бол ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл бодит орофтуудаа бодит юм ажиллуулж үзүүлээд оролцож байгаагаар бусад уралдаан тэмцээнээс их ялгаатай. Саксыг бол дэлхийн нийтээр бүгдээрээ мэддэг. Тэгээ саксны дүрмээр тоглож байгаа. Тэгээд орофтууд энэ жил сакс тоглож өрсөлдөнө гэдэг нь энэ жилийн дүрмийн гол онцлог. Манай Монгол улс маань ус болгон надад өөрөө онцлогийг харуулсан дүрм зохиогод байдаг бол манай Монгол улс энэ одоо 2 дахь удаа зохион байгуулахдаа дэлхийн нийтэд нийтлэг байдаг дүрмээр хийж байгаа нэг онцлог юм аа. Олон улсын тэмцээн дээр ер нь бол ингэж байна. Биднээс яг үндэсний тэмцээнд орсон орофтоор олон улсын тэмцээнд орвол амжилт илүү байж магадгүй. Гэтэл биднээс нөгөө бусад багуудын, бусад сургуулиудын, бусад улсын юм ингээд хараад үзэхлээр манайх энүүгээрээ дутуу энийг сайжруулъя гэж анхаарал тавиад дахиад шинээр оровт хийгээд байдаг. Үндэсний тэмцээнд орж исэн оровтоо ер нь Монголын альч баг ер нь бол олон улсын тэмцээнд авч явж байгаа байх. Sixthgrade урамшуулал дахин эхэллээ. Өдөр бүр Mobicom application руугаа орж утсаа Sixthgrade бэлэг аваарай. Sixthgrade хэрхэн нэмэхийг хүсвэл нэмэлт даалгавруудаас биелүүлж илүү олон бэлгийн эзэн болох боломжтой. Робот ерөнхий бол механик хийцийн санаа гаргаж одоо тэрийг хийдэг гэх юм уу. Тэгээ энэ яг яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол анх орж ирээд ер нь бол эхлээд айгүй тэнгэрийн бодож исэн бэлээ. Орж ирээд шууд ингээл код чил те бараг л зүгээр нэг те ганц төмөр нааж гаал бараг тэрийг ингээл нисгэж үсэх ухааны юм утсан. Яг ингээд орж ирээд яг ингээд шууд газар дээрээ буусан гэх юм уу. Яг ингээд бүх юмыг анхан шатнаас нэгэлж сурсан. Эхлээд зураг бүгдээрээ бөөндөө санаагаа ярина. Тэр санаагаа хар зураг болгож гаргана. Хар зургийн дараа 3D зураг болгож гаргана. Тэгээд хийцэн явардаг. Роботыг одоо яг яаж хийдэг, тэрний дараа монтаж, яаж ажиллаулдаг гэж ерөнхий ингээд бүх юм нь ойлгоод ирсний дараа за миний одоо хийж чадах юм бол ерөнхийдөө бол роботын механик хийц
л хийх юм байна. Ерөнхийдөө санаагаа гаргаад тэгээ ерөнхийдөө бол яг одоогийн миний төвшин дээр бол ерөнхийдөө бол роботынхоо кодыг биччихвэл одоо хүрэхгүй. Тиймээс яг одоо миний одоо хийж чадах хамгийн сайн зүйл юу гэхээр тэ одоо роботынхоо кодыг бичиж байгаа ах эгч нартаа нөгөө нэг одоо хамгийн сайн механик хийцэн өгөх гэх юм уу? Одоо хичнээн сайн код бичдэг байгаа байлаа гэд одоо үнэхээр үсэрч чадахгүй зүгээр нэг хөлийг бол яаж кодын нүчийг үсрэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр энгийн нэг аль болох ах эгч нартаа аль болох хамгийн амраар, хамгийн баталгаатай, хамгийн энгийн хөнгөн гэсэн юмнуудыг аль болох бодож хийхийг зорддог. Тэгээ ерөнхийдөө бол яг энэ дээр л гол төлөвлөгөө ажиллаж байгаа. Тэгээ Робокон тэмцээнд одоо жил болгон сургууль нэг дунд чар нэг 10-аас 15 хүн тэгээд бүх сургууль тазаад ирэх юм бол нэг 80 гаруй хүн ингээд одоо робот хийж сурч ингэж оролцдог. Тэгээд тэндээ одоо электроник код, тэгээ механик гэсэн чадваруудыг нэг дор ингээд суралт ингээд эзэмшээд сураад тэгээд робот хийж юм бол ямар нэгэн байдлаар роботтой холбоотой хийж чаддаг болоод ер нь төгсчдөг. Хоёр роботын шидэгч роботны програм бичих дээр ажиллаж байгаа. Бид нар бол ер нь бөөнөрөө яг айлын одоо бүс рүү яаж одоо бөмбөгөө алдахгүйгээр нэвтрэх үү, яаж хугацаанд хурдан амжих уу, яаж одоо амжилттай хурдан довтлох вэ гэдэг тал дээр ер нь тактикийн нэлээд юм ярьж байгаа. Үсэрдэг робот ажиллуулсан бол хамгийн түрүүнд яг нэг тийм үсэрж болохоор тийм робот биш мотор ашиглах шаардлагатай болоод тэгээд тийм моторыг авсан ч гэсэн дараа нь хамгийн ихэнд гарч ирсэн асуудал нь тэр мотортой холбоотой их сурвалж ресурс олдохгүй байх. Гэх нь ихний хамгийн том асуудал байсан. Тэгээд тэр нь юусэн юм өдөрцөн тийм юус интернетээс олдохгүй. Тэгээд тэрийг арай гэж нэг авсан газараасаа хятадаар орчуулад ингэж чат бичиж аваад тэгээд зарим нэг алдаагийн засчиж ажиллуулсан. Үсэрч тогтдог роботын хувьд бол тийм нарийн төсөөл байгаагүй. Яг миний хувьд болохоор энэ шидэгч робот маань одоогоор нэг 70% гүйцэтгэлтэй гэж хэлж болох юм. Яг тэгэхээр бид нар туршилтаа ингээ бүрэн хийж чадаагүй байгаа. Тэг ингээд механизмуудаа ер нь бүгдийг туршицсан. Гэхдээ бүгдийг нь комбинац болгож ингээд бүтэн үйлдэл хийдэг болгож ажиллаулаг боллоо. Одоо компьютер дээр ингээд хийх ёстой зүйл ихлэ зурна шүү дээ. Зураал тэргээ зүсэл хэлээл ингээд бит болгоод угсраал хөдлөөл эхлэнгүүт ямар гой санагддаг юм лээ. Гэтэ яг ингээд энэ процесс шууд ингээд анхны зургаараа шууд яваал тийм үү. Анх шууд хөдлөөл эхлэлийг хүссэн хэмжээнд хүрнэ шиг тийм үү. Нэг тийм байдаггүй. Алддаг. Алдаад өөрчилдөг. Тэгээд яг эцсийн процесс болчоод дахин хийдэг, сайжруулдаг ингээд нэг тийм төгсгөлгүй процесс шиг. Тэгээд тэрийг дараа нь дахин ашигладаг ч юм уу. Эсвэл огт ашиглахаа болоо зарладаг ч юм уу. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Тэр робот мотор ажилуулж эхэлсний дараагийн асуудал болохоор одоо нөгөө яаж өсрөж үзэх вэ? Ямар механизмаар өсрүүл илүү өндөр өсрөх боломжтой вэ гэдгийг хийх гэж бас нэлээд асуудлууд гарсан. Тэгээд робот өөрөө өсрээд бууна гэдэг чинь одоо тухайн робот өмнө нь болохоор ерөөсөө ямар ч тийм өсөрсөн робот юм байхгүй дандаа газартайгаа ингэж байдаг байсан бол нийслэлээс өсрээд буухад амар их гэмтэл эвдрэл их гардаг юм бэл. Ер нь бол нэг өсрээд буухад нэг механизм нэвтэрчдэг. Эсвэл нэг арааныхын шүдэн угарчдаг. Тийм асуудлууд их гардаг. Хамгийн хэцүү юм нэг шантарч явах үе. Тэг хийж байгаа юм хэдэн сараар жилээр ч юм уу болохгүй байж байжснаа. Одоо тэгээд дараа жил нь ингээд тэр асуудлыг шийдэгдчихсэн тийм тохиолдол бас байгаад байгаа байхгүй. Тэгээд жишээлх юм бол одоо өнгөрсөн олон улсын тэмцээн дээр манайх ингээд техникийн асуудлаас болоод үсээсэж гарч чадаагүй ингээд маш харамсалтайгаар хажигдсан. Тэгээд сая бид нэр шийдэгч роботоо туршиж явах явцдаа тэр асуудлаа шийдээд бид нэр ядч зооноосоо гарчих байсан юм шүү дээ гэдэг юм харамсалт төрж байна. За яг ингээд эмэгтэй хүмүүсийн хувьд гэх юм уу тайлбар штэ. Жохон ингээд шантрах үе байдаг уу? Эсвэл ингээд эрэгтэй хүмүүстэй ингээд харьцуулахад жохон ядаргаатай юу? Төвхтэй юу? Ер нь бол Robocon дахт ер нь бол нэлээ их асуудал гардаг байхгүй ялангуяа гэр тэгэл ингээд одоо Robocon чинь мэдээж хэрэг маш их цаг хугацаа зарцуулдаг. Тийм бүх чөлөө цаг гэж ер нь бол баг байдгүй биднэрт. Чөлөө цаггүйгээр ингээд юмаа хийгээд энд ингээд байхад ер нь бол ар гэрийнх нь дургуутсан, эсэргүүцсэн байл гэж хэлнэ. Яг тэр үед яг ингээд өөрөө хэдийгээр маш их энэ зүйлд дуртай ч гэсэн ар гэрээсээ болоод ингээд болж байгаа хүмүүсийг хараад үнэхээр харамсдаг. Ар гэрэмээс бол яг тийм дэмждэггүй ч ерөнхийдөө бол яг ингээд нэг юм намайг ингээд ерөнхийдөө чөлөөтэй орхидог гэх юм уу. Тийм болохоор надад арай илүү амар байдаг гэж магадгүй. Ягаад тэгэхээр би яг ингээд үнэхээр эрен зүйлдээ өөрөө дуртай юу үгүй юу үнэхээр одоо цаашдаа ингээд ерөнхийдөө яваад чадах уу гэдгийг яг ингээд ямар гадны нэгэн
одоо хин нэгний одоо ийм шөөмжил юугүйгээр яг ингээд өөрөө шийддэг болохоор энэ арай илүү надад ингээд нэг юм яг ингээд өөрөөр байхад илүү тусалдаг байх л гэж бодож байгаа. Үнэхээр чи энэ чиглэлд дуртай л бол энэ яг ирээдүйд үнэхээр энэ роботиксийн чиглэлээр явахыг хүсэж байвал яг энэ Робокон гэдэг тэмцээн бол яг суурин болж байгаа юм. Эндээс төсвөр хатуужил тэгээд маш олон зүйлийг сурна, найз нөхөд хамт олон тийм маш багаар хамтарч ажиллах гээд маш олон зүйлийг сурдаг. Sixthread урамшуулал дахин эхэллээ. Өдөр бүр Mobicom application руугаа орж утсаа Sixthread бэлэг аваарай. Sixthread хэрхэн нэмэхийг хүсвэл нэмэлт даалгавруудаас биелүүлж илүү олон бэлгийн эзэн болох боломжтой. Өнгөрсөн жилүүдэд бид нар одоо ингээд ийм интернетээс бусад багуудын нэг юмыг судалж ингэж ухдаг. Тэгээд олон улс төр очингууд яг тэр багтайгаа ингээ хуваалцсан гот нэг тийм юутайгаа одоо нэг тийм шүтдэг байсан хүнтэй гэж юм уулзж байгаа юм санагдаж байна. Тэгээд одоо тэр байр суурь нь эсрэгээр болно гэхээр тэр мэдрэмж бол яг төсөөлөгдөхгүй л. Тэгтээ бол аймаг байлаа. Ерөнхийдөө бол Робоконд орж ирснээр ингээд зүгээр ингээд найз нөхдөд болох шиг ингээд баг хоногийн 24 цагийн баг ингээд 18 цаг байгаа гэж байгаа. За баг хотлоо ирсэн хүнд бол хоногийн 24 цагт цаг байгаа. Тэгээд ингээд ерөнхийдөө бол бид нэг байнга цуг байгаа. Байнга ингээд нэг юмны араас зориг нэгтэй. Тэгээ адилхан зовоод ингээд ерөнхийдөө бол адилхан өсөөд бүхэл юм ингээд адилхан даван тулаад байхлаар ерөнхийдөө ингээд нэг юм багийн амбиц гэдэг юм маань ерөнхийдөө бол яг нэг зориг руу чиглээд ингээд хамтдаа ингээд нэгийг түшээд нэг юм босгож байгаа юм шиг л аюу тийм гой дулаахан мэдрэг. Одоо бурхан ингээд хүнийг бүтээсэн. Хүн инженерүүд болохоор одоо бусдын бүтээсэн гэж. Тэгэхээр ер нь бол инженер болоорой. Инженер болоод энэ одоо Монгол улсаа авч явах хэрэгтэй шүү гэж дүүнэртэй одоо уриалмаар байна. Би анх орохдоо физик электроны сургуулиас гэж орж ирсэн. Дараа нь мэдээллийн технологийн сургууль байгуулагдаад мэдээллийн технологийн сургууль маань 4 жил дараа л төгөлж ирсэн. Өнгөрсөн жилээс бол биднес мэдээллийн технологи электроникийн сургууль гэж бүтцийн хувьд бол шинжлэгдэж ажиллаж байгаа. Тэгээ биднес хувьд бол дэмжихийн тулд сургуулиасаа бол тодорхой хэмжээний төсөв мөнгөийг баталж өгөөд тэгээ оюутнуудынхаа байр савны асуудлыг шийдэж өгөх. Тэр тал дээр л тусалж байгаа да. Оюутнуудаа өрөө туслагыг гаргаж өгөх, турших, орон зайг нь гаргаж өгөх. Тэгээ санхүүгийн хувьд бол сургуулийн зүгээс дэмжиж ажиллаж байгаа. Багийн маань ар гэрийнхэн тэгээд багийнхандаа үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн үе үеийн Робоконы ах эгч нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Улам илүү хичээж үндэсний авраг болцгоё. Тэгээ олон улсын талбай дээр үндэсний шилдэг роботоо бахархалтайгаар ажилуулах тэр одоо эрхэм үүрэг гэх юм уу. Тэр зүйлийг энэ жил дахин авцгаая. Авна гэж найдаж байна жилээр. Хамтын зүтгэл үнэмлэхүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая. За би бол өөрөө 2006 онд анх Робокон гэдэг тэмцээнд оюутан байхдаа оролцож тэмцээндээ танилцж байсан. 2007 онд мөн оюутан байхдаа оролцож анхудаа Монгол улсын их сургууль үндэсний тэмцээний авраг болох багийн ахлагчаар ажиллаж байсан. За төгсөнгүүтээ 2008, 9 онуудад бол удирдагч багшаар оролцож байсан. Тэгээ тэр жилүүдэд бас үндэсний тэмцээнд төрүүлээд одоо улсын тэмцээнд оролцож байсан. Оюутан байхдаа орж ирэхдээ бол одоо роботоо хэрхэн яаж хийх вэ? Энэ одоо үйлдэл яаж гүйцэтгэх вэ гэдэг тухай илүү төлхөө анхаардаг байсан юм. Яг удирдагч багш болоод ороод ирэхдээ за оюутан одоо дүүнэр маань, оюутнууд маань энэ роботоо одоо хэрхэн хийх шийдлийг яаж олох вэ? Яавал одоо илүү юм сурч мэдүүлэх үү? Илүү одоо тэр залуучуудыг ирч хүчтэй урам зоригтойгоор шантрахгүйгээр одоо роботоо зохион бүтээхэд нь яавал тусал дэмжиж болох вэ гэдэг талаар ингэж анхаардаг болт юм билээ. За тэгээд яг хуу 2009 оноос хойш нэг хэсэг одоо сургууль суух, за ингээд эрдэм шинжилгээний ажил хийх зэрэг нэг хэсэг сонсож байгаа. 2019 оноос хойш буцаад Робокон гэдэг тэмцээний одоо Монгол улсын их сургуулийн баг удирдах явж байгаа. Тэгээд энэ хугацаанд бол одоо олон улсад одоо энэ роботиксийн салбар хэрхэн яаж хөгжиж байгаа, ямар одоо технологи нэвтэрж байгаа,
энэ тэмцээнд ороод гарсан залуучууд ер нь ямар ур чадвар эзэмших ёстой юм. Ажлын байран дээр гараад юу хийж чаддаг байх ёстой юм. Нийгэмдээ Монгол улсдаа ямар баялаг бүтээдэг байх ёстой байх гэдэг. Нэлээд одоо өргөн цар хүрээгээр энэ тэмцээний агуулга ач холбогдлыг ингэж хардаг болсон. Тэгэд оюутан залуучуудаа бол яг энэ чиглэл рүү хувь хүнийх нь эзэмших ур чадвар яавал илүү өндөр түвшинд хүрэх юм. Яавал одоо дэлхийн энд хүрсэн инженер болох вэ гэдэг талаар илүү их толгой ажиллаж анхаарал хандуулж оюутнуудаа ажилладаг болсон. За робот зохион бүтээх Робокон гэдэг тэмцээнд орох гэдэг бол маш их цаг хугацаа зарцуулсан. Дээрээс нь тоног төхөөрөмж, техник хангамж жаа шалтгаалсан хөрөнгө санхүү их зарцуулдаг ийм өсөр том ажил болдог. Тэгээ нэг багийн нэг робот хийхэд одоо машины үнэтэй дүүцхүүс 15-аас 20 сая төгрөгийн зардал гардаг. Тэгээ энэ зардлыг бол одоо ивент тэтгэгч байгууллага бол сургуулийн дэмжлэггүйгээр энэ зардлыг одоо гаргаж роботоо бодит болгохын боломж байхгүй. Ийм учраас одоо энэ завшааныг ашиглаад за манай Робоконы соён багийн ивент тэтгэж дэмжиж тусалж идэг. За Мөсийн мэдээлэл технологийн сургуулийн захирал Ганбат болон за Mirai Technologies гэдэг үйлдвэрлэлийн химийн оюуны хөгжүүлэлтэн дээр ажилладаг ийм компани байгаа. За энэ компанийн захирал олон баяр болоод тавсгын захирал нартаа талархснаа илэрхийлмээр байна. Тэгээ та бүгдийн маань одоо энэ дэмжлэг тусламж авахгүйгээр бидний роботууд бол бодитуулж хийгдэх боломж өгөхөөс гадна яг энэ бидний энэ дэмжиж байгаа дэмжлэг тусламж нь бол оюутан залуучуудын дэлхийн инженер болох ийм одоо эхлэлийг тавьж байгаа чухал ажил юм шүү гэдэг дахин талархснаа илэрхийлж байна. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Ер нь Robocon тэмцээг анх зохион байгуулсан цагаас эхлээд Монгол Улсын их сургууль оролцож байгаа. За Robocon ач холбогдлыг хэдэн зүйлээр тодорхойлж болно гэж бодож байгаа. За юуны төндөнд залуучууд ялангуяа 10 жилийнхэн өсвөр үеийнхний дунд энэ инженерийн сэтгэлийг бий болгох, энэ инженерийн салбар дуртай болох гэдгийг сэтэлжүүлэхэд нэг нэмэр ажилтдаг байна. Яагаад энийг яриад байгаа юм бэхээр та бүхэн бас мэдчихэе тий. Улс орны хөгжлийн ирээдүйд зайлшгүй шаардлагатайгаа энэ том төслүүд хөгжүүлэх. Улс орны баялаг бүтээдэг салбарч өөр инженер их байна. Тэгэхээр нэг хэсэг бол инженерийг бэлдэж байгаа сурагчдын тоо сонирхол их багассан шүү дээ. Харьцангуй энэ тэмцээн зохион байгуулж ирсэн цагаас эхлээд хүүхдүүдийн идэвхтэй болоод бидний багад байгаа залуу зохион бүтээлчдийн ордон гэж байгаад хүүхдүүд ууланд хамрагдаж энэ одоо сонирхлыг гүйцээдэг байсан бол энэ орон зайг нөхөх цоморын анхны тэмцээнүүд бий болсон. Тэр ч утгаараа энэ хүүхдүүдийн нөгөө сэтгэхүйн чадварыг, заанчлах чадварыг, зохион бүтээхийн чадварыг дээшлүүлэхэд аягүй чухал үүрэгтэй болсон гэж боддتي. За нөгөө талаас ийм мэдлэгтэй, ийм сонирхолтой болсон хүүхдүүд энэ инженерийн салбарт орж байгаа. Тэр ч утгаараа улс маань сүүлийн жилүүдэд инженерийн нэлээд олон хөтөлбөрүүдийг, мэрэгжлүүдийг улсын маань яг эрдэнэт тэргүүл салбарт баталж өгч байгаа. Энэ маань улс орны зах зээлд хэрэгцээтэй чухал мэдлэг байна гэд энийг бас бодлогоор нөгөө талаас сонирхлоод байгаа орсон хүүхдүүдийг дэмжих ийм үйл ажиллагааг бас засаг маань явуулж байгаа. Тэгэхээр энэ бүгд чинь бүгд сайн нийлж байгаа байхгүй. Эндээ бас нэлээд чухал ажил багтал болж байгаа. Ер нь Монгол Улсын их сургууль анхнаасаа хойш нийтдээ 7 удаа төрүүлжтэй байна. За хамгийн сүүлд өнгөрсөн онд улсын аврагт төрүүлсэн юм баг. Усны авраг болоо тэгээ олон улсад явах цагаад маш их баяртай. Тэгээд бас сандарч байна. За ер нь бас би түрүү ач холбогдол дээр бас нэг зүйлийг нэмж хэлэх боломжтой гэж бодож байна. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид зөвхөн энэ Монголд байгаа хүүхдүүдийн санаа сэтгэлээ сэтэлжүүлэхээс гадна манай энэ өсвөр үеийнхний одоо энэ бэлтгэж байгаа энэ сурагчдын инженерийн түвшин мэдлэг олон улсад ямар түвшинд байна гэдгийг харуулах гэж байна. Өөрөөр хэлбэл олон улсад энэ хүүхдүүдийнхээ мэдлэг мэргэжлийг энэ авьяас чадварыг хүлээн зөвшөөрлөх гэдэг дээр энэ тэмцээн бас нэг чухал ач холбогдол байхгүй. Нөгөө талаас бид нар бас энэ тэмцээнд орцож амж олон улсын тэмцээнд амжилт гаргана гэдэг маань энэ олон улсад Монгол хүүхдүүдийг сонирхох, энэ хүүхдүүдийг авч сургах, магад энэ сургуультаар дамжаад Монгол улсад энэ инженерийн чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг технологийн нотолшуулах боломжтой байна гэдэг өмнөх нь их чухал байхгүй. Тэр утгаараа энэ тэмцээнээс олон улс ашиглалтыг авч үздэг. За одоо бол бид Монгол улсын ерөнхийлөгчийг бол тэр энэ тэмцээний нэлээд өргөн хүрээнд авч үзэж байна. Өөрөөр сая таны хэлсэнчлэн бид тэмцээний газар дээр нь очиж үзэж туршлага судлах боломж бол тэр багийн нэг 5-7 хүүхдэд багштайгаа нийлсэн энэ хүмүүст толддог байсан бол өнөөдөр энэ инженерийн мэргэжил сонирхолтойгоо олон хүүхдэд бүгд энэ тэмцээнийг мэдрэх боломжтой болж байгаа. Харж туршлага судлах боломжтой болж байгаа. Монгол Улсын их сургуулийн баг бол үнэхээр сайн баг. Би бас багад итгэдэг. Бас маш их
чармаалттай. Ялангуяа багийг бэлдэж байгаа багш нарын хувьд бол энэ дүн чин сэтгэлээс ажиллаж чаддаг юм баг. Тэгэхээр энэ хоёр багтаа энэ хорноо төлөөлж явахын тэмцээнд амжилт хүсье. Мөн аваргалаар өгч ирэж байна. Six-Thread аварамшуулал дахин эхэллээ. Өдөр бүр Mobicom application руугаа орж утсаа Six-Thread бэлэг аваарай. Six-Thread хэрхэн нэмэхийг хүсвэл нэмэлт даалгавруудаас биелүүлж илүү олон бэлгийн эзэн болох боломжтой. Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологи, электроникийн сургууль, соёмб нэг багтай бүгдээрээ хамтаа танилцлаа. Тэдний хувьд үндэсний роботын аваргын тэмцээнд 7 удаа төрүүлж байсан бол энэ жил яах вэ? Энгийнээс ухаалгаар. Энэ бол Mobicom. Go Mongolia. Уулзсан хүн найрсаг, унган байгаль нь онгон дагшин, хүн зам зочломтгой, хөлөг мордонд хурдан, Төв Азийн өндөрлөгт орших улсыг Монгол гэдгээ. Тэв дэлхийд Сувалдраа эзэн Чингисийн нэрээр хамгаалсан Монголын нийслэл Улаанбаатарт хүн зооныхын тал шахуу хувь нь оршин суудаг. Дугуйгаар 14,000 км зам туулж мөрөөдлийн багийнхантайгаа уулзсан залуу, ой тогтоолтын дэлхийн авраг, Гиннесийн рекорд эзэмшигч охид, хэмэл оюуны, физикийн, химийн, математикийн олон улсын олимпиадуудын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн Аз ТV-ийн хошоо авраг залуус, бүжгийн спортын дэлхийн аврагын дэд байрын шагналт охид хөвгүүд, олон улсын робоконы хошоо дэд байрын шагналт оюунлаг хүчрхэг залуус энэ хотод амьдардаг. Уудам нутагта энх тайван амьдарч, хурдан хүлгээ эрдэнсээр гоёж, хуурын увцаар сэтгэлэн цэнгүүлж, өмсгөл зүүсгэлдээ өнөртний түүхэ шингээсэн Монгол хүмүүст шинийг сурах, бэрхийг давах, хэцүүг твчих эрхэм чанар буй. Дэлхийн нийтээрээ тоглож наадаж үжиж сонирхож буй сагсан бөмбөгийн спортыг монгол хүүхдүүд бага балчраас малынхан хотны хажууд самбар цаграг өөрсдөө хийж наадаж тоглодог. Хүүхэд залуусын тоглох дуртай сагсан бөмбөгийн спортоос сэтэл санаагаан авч ABU Robocon 2025 Mongolia олон улсын тэмцээн зохион байгууллаа. Робот сагсан бөмбөг. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. Сагсан бөмбөгийн спортоос сэдвлэн ABU Robocon 2025 Улаанбаатар тэмцээн альвааг хамтын хүчээр гүйцэтгэх үзэл санаа гаргахаар боловсруулагдсан. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт өрөөндор роботууд баг болж сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Робот сагсан бөмбөгийн тэмцээний талбай нь 15-ыг харьцах 8 метрийн хэмжээтэй байна. Талбай нь хамгаалтын ба довтлооны гэсэн хоёр талд хуваагдана. Довтлооны тал нь 3 болон 2 онооны шидэлтийн бүсээс тогтно. Талбайн гадна талд багийн гишүүд роботуудаа удирдлагын бүс, роботуудад зориулсан нэмэлт механизмын бүс мөн бөмбөгний тавирууд байрлана. Тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны насан туршидтын жишг бөмбөг болон самбар цагиргийг ашиглана. Харин цагиргийн өндөр 2 м 43 см байна. Тоглолт улаан болон хөх багуудын хооронд явагдана. Баг тус бүр 2 роботтой байх бөгөөд хагас автомат мөн бүрэн автомат удирдлагатай байх боломжтой. Тоглолтын эхэнд зоос шидэж эхний довтлогоо гүйцэтгэх багийг тодорхойлно. Тоглолт эхлэхэд багууд өөр өөрийн хамгаалтын талд байрлана. Шүүгчийн тохиогоор тоглолт эхлэж багийн гишүүн өөрийн роботтой бөмбөгийг дамжуулна. Довтлож буй баг зөвхөн довтлогооны талаас шидэж оноо авах боломжтой. Довтлогооны тал руу нэвтрэхдээ довтлож буй баг нь бөмбөг эзэмшиж буй робот довтлогооны тал руу бүрэн нэвтрэхээс өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө довтлогооны талд залах ёстой. Эсвэл довтлогооны талд байгаа багийн роботтой дамжуулан довтлогооны тал руу нэвтрэх боломжтой. Робот бөмбөгийг цагираг шидэхийн өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө залах ёстой. 3 онооны бүсээс амжилттай шидэлтбэр 3 оноо. 2 онооны бүсээс амжилттай шидэлтбэр 2 оноо. Цагираг дээрээс довтлбол 7 оноо. Багууд ээлжлэн довтлогоо гүйцэтгэх бөгөөд нэг довтлогоо гүйцэтгэх хугацаа 20 секунд байна. Тоглолтын явцад баг өөрийн роботыг нэмэлт механизмаар тоноглож ур чадварыг өөрчлөх боломжтой. Хамгаалж буй баг нь хамгаалтын ур чадвараа ашиглан бөмбөгийг хааж, тасалж, хурдан довтлогоо гүйцэтгэх боломжтой. Цаг дуусахад хамгийн өндөр оноотой баг тоглолтын ялагч болно. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая.